За өнөөдөр одоо ах нь хоёр дүүгээ бас нэг өрөөд хэдүүлээ нэг 90 оны ихээр амьдрал ямар байсан бидний юу хийжсэн тухай ярих гэсэн. Энэ хаанаас эхэлтэй гэхэлэр элтэр гуруулаа нөгөө нэг хаан жимсдэр юм ярьжсэн чинь манай хүүхдүүд том хүүхдүүд орж сонссон шүү дээ. Тэгээ тэдний үгс ихлээр хөөш аав ерөөсөө та нар энэ тэр үед юу хийжсэн яаж ясныг бас ярил бидэрт бас их сонирхолтой юм байна лээ. Хөөш та нар хагас бүтэн сайнгүй ажилтдаг байсан гэдгсэн. Тэгээ тэрнийг их сонирхоод байлаа. Тэгэхээр гуруулаа ерөөсөө ингээ бас ярих юм байлээ. Анх удаа ганцхан 8-нд яаж явж исэн байсан. За тэгэхээр эхлээд за энэ манай дүү бол цог очор гэдэг. За яг миний доотлын дүү. Би чамайг Германд хуваараа гэж хэлсэн байхаа. Тэгээд тэр үедээ бол Германд хуваар аваад Германы Дрезден хотод 6 жил суралцаад тэгээ компьютерийн программистаар төгсөж ирсэн. Ирээд эрэлгээ хийчихэн цогцлбор экспедицэд ажиллаж байгаад тэгээ манай ганцхан баг болсон тийм ээ. За манай Отхон баяр. Одоо миний энэ цогоогийн доотлын дүү. За Отхон баяр бол яасан гэхлээр эрхүүд хөдөө жоохон дээд сургуулийг төгссөн механик жуулагч анги гэдэг үлээ. Хөдөө жоохон инженер. Хөдөө жоохон инженерээр төгссөн. Тэгээд төгсч ирээд хөдөө жоохон дээдэд багшаар хэдэн жил ажилласан? 92 он хүртэл бол 3-4 жил ажиллаж байсан. За тэгээ манай ганцхан баг руу нийс. За яагаад ганцхан баг бид гурав нэг баг болоод дээр нь манай хөргөн гэрэлх байгаа тийм ээ. Хэзээ ихсэн чиний ганцхан 8. 91 оны 100. За 91 оны 100. Би 91 оны 100 чинь намын нарийн бичгийн дарга байж байгаад бас амралтаа аваад тэгээд Бээжин яваад хамгийн анхны ганцхан 8-нд яваад. Тэр үед бид нар тусдал хийж эхэлсэн байна. Отгоо тэгэхэд 92 оноос ихсэн. Чи тэгтээ хөдөө жоохон дээд багш байсан шүү дээ. Чи багшийнхаа хажуугаар хийсэн. Яаж хийж ийсэн? Би чи 3 дахь өдөр хойд ажилтна. Хагас бүтэн зайд ажилтдаг. Тэгэхээр 3 дахь өдрийг бидалтын өдөр гэж аваад 3 дахь өдөр зах руугаа гарчин. Тэгээ хагас бүтэн зайд гарчдаг. За 3 өдөр бол зах дээрээ зогсож байна. 4 өдөр хичээлээ заагаад. 4 өдөр хичээлээ заагаад тийм. Маск зүг. Тий бас нэг хөдөө жоохон дээдэн багш одоо юм зарцсан зогсож байгаа гэх юм байна гэн маск хийц. Амьдрал тэгжил байлээ шүү дээ. Тэр үед зөвхөн бид манай гэр бүл биш бүх монголчууд л бүгдээрээ ганцхан 8-нд явсан шүү дээ. Яагаад ганцхан 8-нд явдаг байсан гэх хүмүүс гайхаж магадгүй залуу хүмүүс ойлгохгүй. Тэгээд тэр үед социализм гэж байсан чинь бүх хангалтыг улс хийдэг байсан. Худалдаа 8 арилжааг. Тэр нь байхгүй болчихлоор гаднаас янз бүрийн бараа 5-арын хомсдолд ороод тэгээд монголчууд бүгдээрээ гараад явсан тийм ээ. Чи яаж ихсэн гэдэг үлээ 91 онд мөнгө анхны мөнгө хаанаас авав? Анхны мөнгө нөө мөнхөр гээд манай цуг ажилтны зав. Хэдээр эхэлж ирсэн чи? 4000 он хүнээс 4% хүүтэй зээл авлаа. 2000-ын хойш над 2000 хангалттай гэхээр анх тааж явж ирсэн. Сарын 4% дээ шүү дээ. Сарын 4. Тэгээ жилийн 48-50%-ийн хүүтэй зээл гэсэн үг шүү дээ. Тэр үед анхны одоо хамгийн том мөнгө тэгж авч үзчихсэн. Зээл. Манай дээр бидний бас нэг ярьж байхад оюуны дээр ярианд оролцоо хэлээд байсан шүү дээ. Би бас та нарт анхны ганцхан 8-нд чинь би $2000 бас зээлж ирсэн шүү. Их чинь нөгөө Германд байхдаа тэр үеийнхэр бол хар ажил хийгээ тийм ээ. Бас мөнгө зээлж ирсэн гэж болж байгаа. Дээр нь бид нар Увснуур концернээс бас нэг хэдэн доллар ингээ зээлж ирсэн. Анхны хөрөнгө оруулалтууд тийм ээ. За ингээд эхэлсэн дээ. За эхлээд юу зарсан? 90 хороо. Түн төрлийн зарсан. За юу зарсан? Нэг бариад байсан дээр. Тэгэл ингээд нөгөө малгай толгоо тэгэл футбол өмд гутал тийм үү? Ер нь зараагүй. Юул байж юул зарж болсон. Юул зарж болдог байл бүгдийн зарсан. Бүгдийн зарсан. Хэцүү байлээ тэр чинь бас. Тэр болгоны зарах нөгөө цэгүүттэй тэр болгон дээр нь ганц 2-3 гүйцэтгэв. Тэгээд эн чинь бас манай ах хүртэл бас ороод тэр бол бүр сүйлд нэмэгдсэн тий. Тэгээ бас зардаг. Гэхдээ бидэхэд дотор арай жаахан юм бариад хурдтай зардаг Нотхон баяр үсттэй. Хамгийн сайн. Тий. Нотхон баяр бол Нотхон баярын гараас юм их хурдан зарагддаг гэж аль болох Нотхон баяр төв. За ингээ ганцхан 8-нд бид нар Динжимингийн зах дээр баахан юм зараад манай баг бүрдээд одоогийн Ленин музей артаад одоо динозаврын музейн ардтал дээр модон байшин байсан. Тэнд нэг өрөө түрээслээ тийм ээ. Тэгээд нэг цагаан арафта марафта болоод ингээл тэгэл Динжимингийн хоёрын хооронд бидний амьдрал үргэлжилж байгаа. Орой ганцхан юм хийдэг өвлөө. Мөнгө тоолдог. Өстө мөнгөийг бол шалгалтанд тоолдог. Тэгээд сүүлдээ бас нэг 5-3 төгрөг олоод ирэхээр бас амьдрал ахуй сайжраад одоо би сандгийг бас нэг ганц юм чокка дуурдаг пяа уудаг байсан дээ. Тийм. Ямар мэлээ?
BGB гэдэг. 5 star. BGB. За ингээд одоо бидний дараачийн шат бол нэг хувьсгал хийсэн шүү дээ зах дээр. Үгүй одоо ингэж явахгүй юм байна. Тэгээ ямар шийдэл гаргалаа? Метрийн бараар. За метрийн бараа. Энэ ерөөсөө метрийн бараа бол 1 метрээс унах үнц багтай. За ингээ хамаг байдаг мөнгнүүдээ бүгдийг нийлүүлж хагаад цагаан сарын өмнө хамгийн их маналцдаг юм юу юм метрийн бараанаас? Минчүү. Дурдан. Минчүү бүсний дурдан. За ерөөсөө минчүү дардаг хэрэг гэх. Тэгээ хамаг мөнгөө нийлүүлэхэд та нар нэг хэмжээ яриад байдаг шүү дээ нэг машин. КАМАЗын доотлын шалыг дүүргээд тэгээ дахиад 2 игнэ гэсэн үг. КАМАЗын шал дүүргээд дээр нь 2 игнэ. Тий. Ер нь КАМАЗ минчүү дарж яах гэсэн үг шүү. За тэгэл тэр чинь нэлээ их минчүү тэр үедээ бол авчрал бидний хэлсвнээр л явж байгаа биз. Тэгээд шуурал дууссан шүү. Тий шуурал. За энэ бол бас том дэвшил гарсан шүү. Тэгээд бид нар тухайн үед ингээд баян юугаа метрийн бараага биш одоо ингээд 9 сард өгөөд ирэнгүүт хүүхдийн өмдөр бас орсон. Тэгвэл 3-аас 5,000 ширхгийг авчирч борлуулдаг байсан шүү. Тийм амар байхгүй. 3-аас 5,000. 3-аас 5,000 ширхэг одоо хизээ дуусна гэж ахлаа дуусна л байна. Хичээл дуусчихна угаас. За ингээд олон сезонд нь тааруулж ингэж бараануудаа. Одоо даавчин дараачийн шат чинь контейнер. Контейнер буюу бөөний илүү нэг хэсгийн бөөнд идэг. Нөгөөх нь жижиглэнгээр явна. Тэгэхээр дараачийн шат бол жижиглэн бишээ бас тодорхой хэмжээгээр зарим юм бөөнд гэсэн. Тэгээ чи шатчил байсан шүү дээ. Тийш. Бид нар мөнгө нийлүүлэл явж байсан. Би нэг эндээс чи нэг юу аваад нэг гүрзийн цай гэж байсан шүү дээ. Тэрийг дарсан чинь дотор нь ингээд нэг юутай муучт юм л. Ногоор хөгсөж. Тэгээ би нэг чинь баг сая гаруй дөрөөр шатчихсан. Нэг байд байд. Дараа нь бас Германа бор оруулж зарагдахгүй бүгдээ хаваад. Манайх тэр харга хөрөөр дүүр хураач байсан. Тэгсэн. Нэг хүүхдүүд идээд дууссан. Тэгэхдээ бид нар чинь бас ардчилсан зарчимтай байсан шүү дээ. Мөнгө нийлүүллээ. Оруулж ирээ зарлаа. Зарж ятл үн бол набороо хувааж авна шүү. Яг зөв. Арилжаа намаа хийж яхад бас заримдаа алдагдaltaд орно. Үргэлж Шатн тийм ээ. Тэгэхдээ бас олхон л илүү байсан биз дээ. Би нэг 2 контейнер чихэр оруулж ирээд ингэ нэхэд байх юм. Энэ нөхөрний хэдэн төгрөг өгчихүү гээд тэр үед хэдэн төгрөг өгчээсэн чи тэр 36 сая төгрөг. 36 сая төгрөг өгөөд тэр нөхөр Орсоос ухаандаа ийм 2 контейнер чихэр оруулж ирж байна. Нэг нөхөр над руу яриад идэг байхгүй. Та нар ном авахгүй гэсэн чи манайхын нэг хэвлэх үйлдвэр ажилладаг болохоор юу ном юм гэсэн чинь орч үзэгд энэ тээс хурын хашаа дотор байгаа гэхээр очиод үзсэн чинь хонгоол гэсэн дээрээс урдаас мураад ороод ирж байгаа юм чинь. Тэг харсан чинь нэг Ленин Марксийн нэг баахан ботнод үзэх хүн уншдаг. Тийм нэг баах юмнууд гэсэн чинь тэнд жизэл мизэл ингээл өчнөө юмнууд янз бүрийн юм байна. Тэрний чинь ерөөсө сая 500-аас гэж яриад хамгийн сүүлд 800 мянгаар харахгүй дарсан байхгүй. Тэр чинь нэг 20 тонны контейнер. 20 тонны. Ерөнхий борлуулалт нь бол эцсийн үр дүнд бол $7,000 энэ нөхөр борлуулсан. $7,000 хэд болж исэн багцаа юу вэ? Мэдгүй юу? $1.40 нөө. 3 сая төгрөг л болсон багтагаас. Тэрний чинь та нар нөгөө надаас асуугаад байхад за дарчгаа 33 дугаар байрны архны дээдлийн байранд байсан. Тэнд байсан. 3 өрөө болцсон байсан 2 өрөөч. Тэгээд нэг өрөөгөө суллаад тэр бүх номыг оруулаад тэгээ компьютерт оруулаад тэгээд чамд бол бэлгийн юм жагсаалт өгсөн шүү дээ. 700-800 мянгаар аваад 3 сая төгрөг бол 3 сая ч бас биш л дээ. Завсраар бид нар чинь бас 2-3 зөөсөн. Сүүлийн 2 дугаар байранд үдшлийн худалдаа маягийн зохион байгуулж зараад бас тэгсэн. За тэгээд ганцхан 8 хийх чинь ер нь бас хөлхтүүлдэг тийм юм зөндөө болно шүү дээ тийм ээ. Бас эрсдэлтэй шүү дээ юм болж ирсэн. За чи нэг яриад байдаг нэг одоо инээдэмхэд бас инээдэмч биш уур хөрмөр юм байдаг шүү дээ тийм ээ. Би өөрөө нэг явж чадахгүй би өвдөд орондоо хүн явуулаад ганцхан тэр нэг авдаг хожаагаас аваараа гэсэн чинь нэг нөхөрт холихтуулаад хямдхан газраас очиж мөнгө унгах гэхэд дунд нь бас манай хүн тэгж ажилласан юм шиг л. Тэгээ миний мөнгөөр баахан хамгийн урт нь тэр чинь одоо урт нэг 70-80 м байдаг шиг сараад. Урлонтой байсан. Гэсэн чинь хамгийн урт нь 4 м. Тэр бол биднийг бол хамгийн том шатаас нь юу бол тэгэл яа. Өөр ямар инээдтэй юм болоод тий би нөгөө нэг яг 91 онд Бээжинд дууссан. Тэгээ нөгөө хамт явж байсан хүмүүс маань ингээд мэдсайхан битүүр болохоор нөгөө нэг албан ёсны мөнгө солидог газар байгаа шүү дээ. Тэнд солиулсан. Тэгсэн чинь хажууд явж байсан хүмүүс маань арай илүү хэлээд байх юм аа.
Болох юм уу гэсэн чинь болно гэдэг очиж солиулсан байхгүй. Тэгээ дэлгүүр тавьж ясан чинь гинт юм авч ясан хүүш миний мөнгө дутчлаа гэдэг. Яасан гэсэн чинь хулихтай болцсон байна гэдэг. Тэгээ бид нар гайхаа яаж хулихддаг юм бэ гэсэн. Гэхдээ яах вэ ингээд тоолоод нөгөө өгсөн надад тэгээ би тоолсон чинь нэг 100 200 яан дутуу яхаа дутуу байна штэ гэж тэгсэн чинь тийм үгээд аваад яг ингээд миний нүдэн дээр 100 200 юан нэмж хийсэн. Тэгэхдээ ингээд суудад үлдчихт юм байна. Ингээд хулихт болж байлаа. Дараа нь яалаа. Бид нар чинь тэгээд юу яасан шүү дээ. Энэ хойд зах дээр юмаа зардгаараа зараад 90 Улаанбаатар ирэхүү гэсэн маршрут гаргаад нэг тэгж явсан. Тэр нь өшөө илдөө нугарна гэж тэгж яваад тэгээд та нэг дээрэмдүүлдэг үү? Тэгсэн. Тий. Одоо хэний Сувдагийн дүүгээ тэр чинь тий. Та нар чинь чи чинь энэ нөхрөөс л болсон шүү дээ. Энэ нөхөр чинь нөгөө би чинь ирэхүүгийн хөөхтэй байгаа юм да. Хэдүүл очие. Тэгээ нэг удаа явж хагаад буу тулгуулад баахан дээрэмдүүлээд би эндээ нөгөө нэг юм пас гэдэг юм хийчихсэн. Гэхдээ миний мөнгө цэгцтэй доллар нэг талдаа том дэвсгэрт нэг талдаа тэгээ бутархаагаас авч өгөөл. Тэгэхээр л миний яг урдд суудсан нөхөр чи энэ буугаараа чичээ. Гэхдээ буудуулаад өгчтэй байх. Тэгсэр байгаад нэг одоо чи ирэхүүгийн хүмүүс нэг голын ирэг дээр аваачаад буулгаа хийдсэн. Тэгээ хүн бол их шуналтай. Тэгээ амьдрал тэр үе тийм байж. Яг одоо хамгийн сүүлд нэг голын ирэг дээр аваачаад одоо би тэр буу гэдэг хийж байгаа юм чи. Тэгээ буусан чинь нөгөө муу ганд уулах чинь буудаг байхгүй эхлээд. Тэгсэн чинь би хойноос нь битүүрийн дунд чи гахаа байгаа шүү дээ. Гахаа ингэ шидэж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө хоёр дахиад буугаараа наваа гэж. Би тэгэхээр гахаагаа алдаж буудуулах гэж явж бас гахаагаа шидээд тэгээд би хойноос нь буусан чинь нөгөө хоёр чинь яг ингэж байгаа юм чи. Тэгэхээр нь яах нөгөөд чинь буцаагаа тавь гэхлээр буцааж өгөхгүй хүний шунал тийм юм шүү дээ. Дотроос нь хэд нэг юм Петровка гэдэг үстэй. Энэ Петровка нэг хэдэн пүүз айдсгээ бичсэн хэдэн пүүз нөгөө машин руу шидсэн чинь нөгөөдг нь хаалгаа хаагалдаг гэж сүн гэл. Тэгэл инээдтэй л өс. Тэгтээ одоо яахад хүн чинь амьдрахын тулд юу бол юу хийн. Ингээ бид нар чинь нэг би бол одоо хамгийн идэвхтэй 92 93 94 оны 4 сар хүртэл ингээл товт ингээ явсан шүү та нартай тийм ээ. Тэрнээс хойш та хоёр үргэлжлүүлсэн. 96 хүртэл ганцхан 8 хийсэн. Чи бол сүүлдээ бүрх аймаар бараг ганцаараа ганцхан болоод үлдсэндээ чи яадаг үлээ ирээн яваал буугаал шууд зах бараагаа дарж ирээл богооноосоо шууд таксинд ачаал гэртээ чарихгүй зах ингэж ээж нэг 5 3 төгрөгтэй болж байсан. Тэгээ элтээр бид нар энэ чи ярихаар хүүхдүүд сонсчод үгүй нэр энэ манай энэ аавын дүүнэр энэ чинь бас зүтгэж явсан юм байна. Монголчууд бүгдээрээ л тэр үе зүтгэж 5 3 төгрөгтэй болж исэн. 98 оны үед нөө солонгос нөгөө нэг вооны үн хань шунаад. Тэнгүүт чинь бид нар нэг яриад за ерөөсө хаягах солонгосоос машин оруулж ирье. Яг энэ унах машин ядаж авчи тийм ээ. 4 төгрөг болцсон юм чигээл. Тэгэл тийшээгээ хүн явуулаад 4 машин ирсэндээ нэг контейнер 4 машин ирсэн. 2 санаатай ирсэн нөгөө 2 акцент. За нэг санаатайг манайх авчихсан. Нэгийг танах нөгөө хоёрын ноёнод ах энтер гэдээ авсан баг тийм ээ. Тэгэл бид нар чинь бас боломж хараад тэгэл тэр үе тэдэр орж ирсэн баг энэ. Санаатай 5000-аар акцент $3500 байгаа тийм. Ингээл нөгөө боломжийг бас ингээл ашиглаад ингээл юм хийж илээ. Ер нь тэгээд эрвэхээр яг одоо ах нь ингээ баярлаад яваад идэгэн бид нар чинь бас нэг ингээд нөгөө нэг ах トゥ хамаатан садна нэг баг болоод ажилласан учраас явсан. Манай гэрлээ бас тэр үед чинь хамгийн анхны солонгосын 8 хийсэн шүү дээ. Солонгос Эмират басна гэсэн. Солонгос явахын тулд эндээс вагоноор Тэнжин хүрээд тий. Тэнжинээс усан онгоцон суугаад одоо тэр фото зураг нэдэж шүү дээ. Усан онгоцон суугаад тэгээд Сеул ороод тэгээд Сеулөөсөө буцаад усан онгоцоор яваад вагоноор ээж. Ганцхан 8 тэр үед хэлж байсан. Ягаад тэгэхээр бид нар чинь очиод тээврийн зардал хэмнэмээр байна. Байрны зардал хэмнэмээр байна. Хоолны зардал хэмнэмээр байна. Тэгжээж л 5 3 төгрөгийн одоо үнц гэдэг юм ашиг гэдэг хийдэг байлаа шүү дээ. Тэгж явж байсан. Дараа нь Эмират руу ирлэг явуулсан шүү дээ. Тэгс. Тэгээ уг нь Эмиратаас чи бид нар том тэрийг оруулж ирвэл ашигтай байна гэсэн чинь тэр үед бас нэг том тэрэг нь байхгүй болоод тэгээд нэг үнэртэй ус мус юу хөгжим нэг баах юм авчихсан. Ингээ ер нь бас хийж үзээгүй юм байхгүй л дээ. Тэр үед бол бид нар бас бид нар байнга ярьдаг хойтлын тэр дэнжи мянган зах бол олон монголчууд тэр дотроо бас манай гэр бүлд тийм ээ. Биднэрт бол бас одоо үр ашиг өгсөн. Нэг юм асуу. За ганцхан 8 хийгээ чи юу тав болсон?
2 өрөө байр. 2 өрөө байр. Машин. За. Чи бас л Би 3 өрөө байртай. 3 өрөө байртай. Тэгээд хамгийн анхны бандга биеийн зарж унж. Тэгсэн шүү. Тий. Яг Би чи бие зүүнд үгээс. тийм. Бас тообоо. За одоо тэгэхээр цогоо би дээр чи өтөр нэг жаахан юм яриад ингэсэн чиний мөнгө бас жаахан гадагшаа гарцсан байдаг юм да. Тэгсэн дэс одоо энэ олон жилийн хөдөлмөрийн үр дүнд ямар ч нэг хэд 3 төгрөгөө 3 хөвгт сурахад зарцуулсан. Танаа 3 ч гуруула гадаад. Төгссөн. Анхааг Сингапур, хажууна Бээжин, Бэлгүүний Австралид. Гуруула төгсөд байгаа. Чи карманаас мөнгө гаргасан уу? Тэгэл байх. Одоо гуруула төгссөн. Гуруула ажиллаж төрлөгийг яаж. За, отгойгийнх яалаа. Манай хоёр чинь орчлон сургууль анх байгуулагдахад хорооллын сургуулиас орчлон сургууль төлбөртэйгээр шилжиж ороод. За. Тэгээ орчлон төгсөөд Австральд 2.6 жил коллеж төгсөөд. Хоёлаа юу? Тий, хоёлаа. Хамтдаа. За. Манай хоёр ч одоо ихэр хоёр юм чи. За. Тэгээд коллежид төгсөөд ирэхээр нэгийг нь Солонгос, нөгөөдхийн Тайванд бакалавр хамгаалсан. Тэр бас овоо мөнгө гарна шүү дээ. Овоо мөнгө гарна шүү дээ. Хоёрын зардлаа. Тий, хоёрын зардлаа. Одоо л нөгөөтгэл жаахан ганцх нөгөө л жаахан хөдөлмөр тийм ээ? Тий, тэгээ одоо таныг одоо янз бүрийн сан ман тавруулаад гэх тийм байхгүй л гэдэг. Тэгэхээр хоёрын зардлаар л явна шүү дээ. Тэгэхээр яг энэ чинь дахиад хэлэхэд манай гэрэл хүмүүжил байхгүй. Өөрснийг харуулах хэрэгтэй, өөр хөөгтөд 5-3 төгрөг хоримтлуулах хэрэгтэй. Та хоёр ч юм бол намайг утгад гадаад төгссөн. Би дотоод төгссөн. Тэгэхэд Улаангомоос зуны амралтаар очичоод намар наашаа явахад л за муу хүүгээ нэг тоотоо явуулна гэж манай ээж хэлдэг байсан. Нэг тоо гэж тэр үе хэдэн төгрөг? 1000 төгрөг. Тэгээд сүүлдээ яг хоёр том ах их хоёр жаахан нэмрэлдэг болсон байсан. Яг л 1000 төгрөгт явуулдаг үстэй. Тэгээ бид нар чинь бол бас тийм 5 төгрөгөөр нэг одоо дутаад нэг тийм сэтгэл зүй бол байхгүй. Тэгээ хамгийн гол юм бол хүн бол зүтгэл хөдөлмөрлөл бүтдэг болдог гэж. Намайг чи 10 дугаар анги төгсөөд нөгөө нэг юу зөвлөлтийн бэлтгэл авцсан байсан. Увсаас явах гэхэд аав ээж намайг хичээл эхлэхээс нэг 10 хоногийн өмнө ачааны машины кабинет хийгээд таньдаг жолоочхоо бас ах шүү дээ. Тий, хөргөхийн кабинет хийгээд тэг хот руу явуулдаг. Зондоо ич 7-8 онд. Тэгээ. Тэгээ хүрээд ирсэн чи миний зөвлөлтийн бэлтгэлийг дээрмэлж аваад ихэвгүй бэлтгэл болгоцсон. Та багш байсан. Физик багш. Бас тэгсэн юм уу? Тэгсэн шүү дээ. Тэгээ би таныг миний юуг хоёрыг ингээд дээрмчлээ гэдэг чинь. За заяагараа уулаг зүвцэн замаараа яв гэдэг явуулчихдаг багш. Тэгэл муудаг үү? Тийм муудаг. Тэгэхээр чин та хоёр бол бас гадагшаага жаахан нөгөө нэг олсон юмнаас гаргасан юм ба шүү дээ. Би бол гаргаагүй. Манай нөгөө хүүхдүүд танд мэдэн шүү дээ. Том 4 нь бол одоо Монгол төгслөө. За одоо нэг ганц охин гадаад явна гээ. За чи өөрөө миний охин юу яа? Зардлага болох юм бол тэтгэлэг болох юм бол болно шүү дээ гэсэн. Тэгээд Солонгосын засгийн газрын тэтгэлэг хамрагдаад одоо энэ жил төгсөж шүү дээ, тийм ээ? Яг энэ чинь бас амар том амьдралын том асуудал шүү дээ. Одоо би охиныгаа ингэ боддгийг. Миний охин чи одоо хэдвгээд ингээд сургалтын төлбөр сар бүхэн 1 сая вон өгдөг гэдэг ингээд байна шүү дээ. Тэрний бодохоор нэг 270-80 сая төгрөг л хэмнэгдэж байгаа юм байна. Тэгээ би чи тэр одоо Солонгос улсад баярлах хэвээр дээр нь чи юм сайн сурах хэвээр. Нөгөө санжино нэр одоо мартаг өдөр нэг хэлэхэд нэг цагаан сар болох гэдэг минчнүүд ажиллаж завг байсан чи та цог нэг хитэн цаас өгөхөс би нэг хөөрг авъя гэдэг. Оо тий. Тэр чи бас их гоё тусламж байхгүй. Тий хөөрг авсан. Тэгэхээр би нэг тэр чинь нэг мөнгө болоод үнэ амар байгаа юм чи. Ингэсэн за нэг 800 мянган цаас болох юм шиг байна гэхэлэр 800 мянган төгрөг торон тэгээд өгөө явуулсан чинь дараа нь тороо бариад яа гэсэн чинь зүшээд нэг мөнгө аваад. Уу яг очиод нөгөө хөөргөө үзээд авах гээд нөгөөдгөө үзсэн чинь мөнгө мөн байхгүй аль хэдийн зүшээд авсан. Тэгээ яах юм босож ирээд ингээд цогоод хэлэхгүй яа наахын дүү нөгөө мөнгө мэн тэр чи яагаад би хөөрг гэж баг мэддэггүй байсан тэр үед. Тэгсэн чинь энэ Баабар намын дарга байсан. Тэгээ Баабарны гадагшаа бовоод нэг цагаан сар болоод Монгол улсын ерөнхийлөгч тэр үед чинь очир утга байсан байхгүй. Тэгэл манайхын яаж байгаа чинь за энэ алтан чи золголтонд оч гээд намайг ерөнхийлөгч очир утга золголтны болгоос алтан хөөрөгч байхгүй.
Тэгээд хөөрг авъяж гарсан ш. Тэгээд ирсэн чинь чи яалаа? Чи нэг арга болсон шүү. Тэр хүнээ дагуулдаг гэдэг. Тий. Зарх хүний дэвэд. Та юу гэж тэр хүртэл мөнгө чирээд яваад байгаа юм бэ? Тэр зарах гэж байгаа хүн нааш аваад тэр. Эндээ мөнгө тоолоод өгч. Яа нь одоо дахиад 800 зэрэг юм. Сая 600-аар лав. Тэгээд бас хойтлын зах дээр чи ноолуур авч үзлээ. Тийм ээ? Хувьцааны арилжаа эрхэллээ. Бас ингээ хүн чинь мөнгөтэй болоод ирэхээр одоо энэ мөнгө ингээ сул хэвтээд байна. Энэ мөнгийг юунд эргүүлэх вэ гэх. Ерөөсөө тэр үед чинь нөгөө нэг цэнхэр ягаан гэж хоёр тасалбарын ягаан тасалбар чинь хөрөнгөний бие ирж нөгөө арилжаалагдаад тэр лөө ороод бид нар чинь авсан. За юуны ихийг авсан. Бид нар нөгөө хэвлэлийн бизнестэй байсан учраас өнгөт хэвлэл скватер Монпак махин бикс гээд тэгээд энэ хэдлэх гол. Тэгээд хоёр зорилгоор авсан. Түн буулгаад брокерийн төлөв дамжуулж авдаг байсан. Хоёр зорилгоор авсан шүү дээ. Чадвал тэр компанийг авчихъя. 51% ядаж авчи. Чадахгүй бол үнэн өсгөө зарчи гэдэг. Ихэнх нь үнийн өсгөөд зарсан да тийм ээ. Бас дахиад энэ тийм хэлчихв. Анхны ноолуурн дээр нь ингээд мэд сайхан метр гараа зогссон байхгүй. Дэнжимгийн зах дээр хоёулын их сургуулийн багш хийжсэн. Одоо тийм арилжаа 8 мэдэхгүй. Юм хулгатаж мэдэхгүй бас. Ястай нэг гэгээлэг байсан. Хамгийн анхны мөнгө нөгөө нэг 3 сая төгрөг байсан байлээ. Ноолуур. Яг үнэ. Тий 3 сая төгрөг. 3 сая төгрөгийн ноолуур дарна гэж ингээл гарсан. Тэгэл эхлээл өдөөс үд өнгөртөл битүүрт ганц ч хүн ноолуур өгөөгүй. Тэгвэл битүүрийн хил дээр ирээл хиллээл яваад хэвлээл яваад. Тэгс чи өдөөс хойш битүүртс өгч баах өгдөг байхгүй. За ямар мундаг юм бэ чи тэр яста. Мөнгө тоолоод нэг баахан доллар аваад ингэжсэн чи тэр хав зогсчихсан нөхдүүд нэг нь над дээр чи нааширтай гээл. Очоод уулзлаа гэсэн чи. Та хоёр одоо мангар юм хаашаа юм гээл гэсэн. Яасан бэ гэдэг чинь. Та хоёрын хил чи яг жинкнээсээ заагаад байна гэдэг байхгүй. Би их сургуулийн багш байсан гэрэн цайлган хүмүүс жинкнээсээ заахгүй яадаг юм бэ гэсэн. Тэнийг юм уу наадах чинь наадвал чинь ингээд хог шороо хийждэг нь олор дотроо жоохон чийг авахулчдгийг. Тэгээ ингээд та нар хиллээд авахаар дараа нь та нар алдагдлд ордог байхгүй. Тэгээ яахаа өгшөө гэсэн чи. Та хоёр над хилээж яах нэг хэдэн грамм ингээд янзлчих. Чадахгүй шүү дээ гэсэн. За би янзлаад тэгээ эвтэйг нь аваад. Ингээд тэдрээ нөгөө кило янзлуулаад тэдэртэй адилхан болцсон. Тэгээд тэгтээ тэр залуу хийсэн нэг үний юм байсан. Үнэн. Тэр чин дараа нь ерөөс амар дутах юм байла. Ноолуур бол одоо хэдэн грамм ингэх юм бол амар алдагдлд орж болохоос. Одоо гэх мэтлэнд одоо бид нар амьдралын их сургууль руу орлоо. За тэгээ хамгийн гол нь бид нар чинь худал хийсэнгүү, хулгай хийсэнгүү, манай аав ээж нь үргэлж үгэлж хэлдэг байсан. Ажил хийвэл ам тусна. Тийм учраас ажиллаж ганцгийн 8 гэж голсонгүй, тийм ээ. За одоо юу байдгийг тэнд одоо их л олон юм хийж үзсэн. Энэ дээр бол бас ахын баярлж явдаг юм бол бид нар бас ингээд ах дүүс хүмүүс ингээд санаа сэтгэл нийлээ бие биенээ дэмжиж нэг баг болоод тэгээд нэг хэрүүл урвал байхгүйгээр бас ингээд сайхан ажилласан шүү. Тэрний хүчин тэгэл ямар ч бас нэг жоохон юмтай болсон тийм ээ. Тэгэл манай аав ээж хэлдгээр байгаа юмда цадж амьдраа гэдэг шиг байгаа юмда цадж амьдрсан. Би хичээл бишээ анх нөгөө нэг нэгдүгээр хорооллын 12-аад 2 байранд анхудаа орсон. Их сургуульд 10 жил багшлаад би байргүй байсан шүү дээ. Тэгэл анхны байр маань 12-аа дараа нь 33-д 3 болгоод дараа нь уртлын 32 дугаар байрны 4 болгоод тэгэл нэгдүгээр хороолд тэр үедээ бол хамгийн том байр нь 4 байсан. Тэгэл харин нэгдүгээр хорооллын байр 4 байгаад миний шунал зогссон юм шиг байна. Нөгөө ганцхан 8 чинь тэр үед ашигтай байсан шүү дээ. Ашигтай шүү дээ. Шатн тэгтэл ашигтай. Манайх бас 2 байж байгаа дараа 3 болгосон шүү дээ. За тэгээ хэдүүлээ нэг мөнгө төгрөг маань овоолоод ирсэн чинь нэг компани байгуулъя гэх тийм ээ. Тэр нэг газар байр түрээслэе гэдэг. Нэг юу яачдаг байхгүй юу? Метрийн бараан дээр мөнгө ихтэй дэрдэг байхгүй юу? Ер нь одоо хэдүүлээр нь метрийн бараагаар яах юм? Арай томхон юм руу орё гээд тэгээ компани байгуулъя гээд NG Sans гэж нэртэй компани байгуулад NG Sans гэдэг чинь одоо аав ээжийн нэрний нуруу жигүүсэнгийн хүүхдүүд гэсэн. Тэгээд таны нэг энэ өдргийн компанид ажиллаж байгаа. Тэндээс тэр хэвлэлийн машиныг худалдаж авъя гэж бүгдээрээ зөвлөдөл. Тэгэл тэр машиныг чинь аваад урд хүнсний тэмцийн хаалгаар нь багтахгүй цогхын эвдэж оруулаад тэгээ суурлуулаад тэгэл чи одоо
хэвлэх машин биш хэвлэх үйлдвэр байхгүй юу? Урлаа машиныг оруулаад 16 хуудас болгоод ивхээ гаргацдаг тийм машин авсан шүү дээ. Тий. Тэр чинь анх яг нөгөө Баабар бидэхэд яриад за ягаач бид нартай хамтраад ажиллаж нэг юм ганц хэвлэлийн машин авчих. Яах гэж байна. Ерөөс ингэж өнөөдөр сони хэвлэмээр байна. Тэгээ өнөөдөр сони хэвлэх гэж авсан. Тэгээ би хэвлэсэн байхгүй тэрний чинь. Одоо миний энэ дотор энэ өнөөдөр сони тооцоо явж байгаа шүү дээ ингэж. Тэгэхээр өнөөдөр сониг бол хэвлэсэн. Тэгээ дараагаар нь тэд нар маань ингээд сонин борлохгүй болохоор нь шинэ хатга худалдаж буцаагаад гээд тэгээд одоо энэ дэр бичсэн байгаагаар бид нар сая 200-аар авсан байгаа тийм. Тэр хэвлэх үйлдвэрийг авсан чинь энэ засгийн газарт тусламжийн шугамар ороод ирсэн байна. Тэгээд тэр чинь яах ганцхан манай машин дээр яваа шүү дээ. Тэгээд жинхэнэ нөгөө машин дэж өгсөн дээ. Тэр бол маш их мөнгө үйлдвэрлэсэн. Тэгээ бид нар чинь сурах хүчийг тэр үед хэвлэж илээ. Тэр үед одоогийнх шиг тендер мендер гэж байсангүй тийм ээ. Тэгэл зүгээр л хэвлээл. Одоо нэг сурах хүчиг чинь 40 мянга. Ганц хоёраар нь ингээл өмд гутал зарж яснаа дараа метрийн бараа болоод дараа нь бөөний 8-аар ороод явж яснаа гинтхэн 40 мянган ширхэг сурах хүчгийг нэгийн ч борлуулна гэж зогсохгүйгээр шууд хэвлж өгөөл мөнгөнд дансар орж ирдэг. Тийм ээ? Энэ бол өстой аймаар их том одоо тийм бурхны бэлгэл болсон да. Тэгвэл бурхны бэлэг чинь зүгээр амаа ангаалгаа сууж итл ирдэггүй. Бид нар бол ингээд бүгд чадхаараа ингээд нөгөө юм хий зүгээр байж хахаар ингээд нэг босхыг хэлсэн баг шүү. Тэр ирэн тэгээ баг 2000 он төгтөл ажилласан байх тийм ээ. Тэр сурч хөвөлдүр маань гартал ажилласан уу? Тэр бол үнэхээр их үр ашиг өгсөн. Юу хүртэл байхгүй нөгөө өнгөт хэвлэл. Өнгөт хэвлэл үүсдэг. Интерпресс дээр гарч ирээд сурах хүчиг өнгөтөөр хэвлэгдлээ гэдгээс хүртэл. Би тэгээ энэ хүүхдүүдтэй ингээд зориулаад хийцэн юм баримтад намтар гэдэг байгаа шүү. Баримтад намтар дотор ч одоо энэ манай нөгөө хэвлэлийн үйлдвэр байна шүү дээ. Хэвлэлийн үйлдвэрлэл жишээ нь тэр үедээ орж ирж байсан сурах хүчийн мөнгө 60 сая төгрөг л байна. Хэдэн? Энэ 2000 онд. $1 1000 төгрөг л байж. Тийм ээ. Гэх мэтлэн. Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөж хийжсэн мэт гэдэг чинь. Тэгсэн. За ингээд хэвлэх үйлдвэр бол их үнэхээр том бизнес болсон. 40 мянган сурах хүчийг хэдэн өдөр ингэж нөгөө хэвлж хийжсэн. Тэр чинь юу шүү дээ. 120 хилтэй урламч ерөөсө 1 цагийн дотор л болдог байхгүй. Бод тийм. Тэгэхээр чинь тэгээ яг дараа нь өөр газар аваад чи дэвтэрлүүлж хавцлуулж энэ шуун саар тэгээд нэг 7 хоногт машин тухай 40 мянган. Энэ бол бас сайн. Тэгэхээр бид нар бол зүгээр бас нэг ганцг гисэнгүү хажуугаар нь жижиг гэн үйлдвэрлэл эрхлээ тийм ээ. За үйлдвэрлэл эрхлэхийн зовлон жаргал юу байдаг вэ? Гэхдээ тэр үед бол жаргал нэх байсан. Тэгээ тааяр тэнэ ганц нэг мэдрэх нэг муу форм билүү? Форм хэвлдэг. Хэвлийн форм бэлтгэх. За тэр мөр бол гайгүй. Нэг машинд очиж аваач нэг газар юу л гадна талын хавцсан мавц хийх. Их бэлтгэхээ хөтлөө шүү дээ. Өөрсдөө. Тэр бол бас том айтайхан бизнес болсон. За ингээд хэд уран төгрөгтэй болоод ирэхэд 90 хэдэн онд 99 онд билүү бид нар нөгөө нэг эмнэлгийн техник гэдэг компани 51% төрийн өмчөд байж байгаа дуудлага худалдаанд орсон. Тэр чинь нөгөө нэг мөнгнүүдээ одоо үл хөдлөх болгоё. За тийм. Одоо тэгээд ингээд нөгөө зар хардаг болсон шүү дээ. Хаана юу зарах гэж байна. Хаана ямар дуудлага худалдаа болох гэж байна. За тэр хэрэггүй гэж орооч хэрэггүй гэдэг юм. За ингэ ороод үзэж гэдэг. Тэгж тэр энэ техник болсон шүү. Тий. Тэр маань одоо сүүлд тэрний чинь авахд өрөөсөө нэг балгас байсан шүү дээ. Балгас. Тий. Тэгээд тэр балгасыг одоо та хоёр маань зүтгэл юу болгосон? Бильярд клуб тэгээд диско бар. За диско бараар ажиллаагүй дээ. Цөөхөн бас. Жил ажилласан. За диско бар. За бильярд клуб чи сүүлдээ бүр тэр чинь нэг савмаа болгосон. Караоке. Яа энэ хүчний юм болгосон. Тэр нь хийж үзээгүй юм бас баг. Хамгийн сүүлд юу болсон шүү дээ нөгөө тоглоомын газар юуны компьютер тоглоом. Тэгээд би бас тэнд чинь нэг юм хийгээд ампар болцсон шүү дээ. Угаалгын газар. Тэр үеэрээс энэ хугацаанд хамгийн муу ажилласан юм чинь тэр угаалгын шүү. За ингээл 2000 он гартал ингээл тийм ээ. Янз бүрийн хийгээ хэд гурван төгрөг цуглуулад амьдрал ахуйгаа өөрснөө ингээ янзлаад 97 онд ягаа бас бид нар чинь нөгөө нэг
хоолны үйлчлэгээр орсон шүү дээ. Оо тий. Одоо нэг баахан яадаг жижигхэн Титаник гэдэг баар үлээ. Тэр чинь их олон жил ажилласан байна. Тэр олон жил ажилласан. Тий. 13 жил. Гол хөдөлгөгч нь та хоёр. Танай ихнэр Сувлаа та хоёр үстэй тийм ээ. Бид нар нэг жоохон хувь орцсон тэгэл ингээл. Тэр чинь бас хоолны одоо та бас тэгэл хоолныхаа бизнес хийгээл явж байгаа шүү дээ. Хийж байгаа шүү дээ. Бас тэгээ сурцсан. Нэг Баасо гэх компани байгуулсан. Баттогт галтаа их солдотхон баяр гэсэн. Тийм нэрний ийм дөрөв хүний нэрний ихт үсэг байхгүй. Гэхдээ нэлээд олон жил ажилласан тийм. Тэгсэн шүү дээ. Одоо сектор компаниараа ган ном явж байгаа шүү дээ. Тэгвэл эдний тэрнийг өргөжлүүлээд яваад шүү дээ тийм ээ. Тийм байна. Ингээд яг эрвэхээр ганцхан 8-аач хийгээд хэвлэх үйлдвэрч ажиллаулаад хоолч хийгээ тийм ээ. Юм хийгээ явдаг чи ерөөсөө манай гэрийн хүмүүжил тийм ээ. Манай ээж сургаал өдөр бүхэн үгэлдэг байсан, өдөр бүхэн үгэлсний хүчинд биднэрт дадал хөвшил болсон зүйл бол за нэгдүгээрт бол буруу замаар олсон хоол багал зур дээр тэгэлнэ. Буруу замаар юм олж болохгүй гэдгийг бүр яс махан шингэтэл ойлгуулсан. Хоёрдугаарт нь бол ажил хийвэл чинь ам тосноо. Амьд хүн аргатаа аргалын гал цогтоо. Гэхдээ ингэ хэдий үг байгаа шүү дээ. Тий. Хоёр юу Тэрний- гаргаа өст. Битүүр нийс. Зүүр цэцүүгээ ном гаргасан шүү дээ. Тий, мүлжүүртэй өгсөн. Мүлжүүртэй өгсөн. Тэгээ тэр чинь бас манай аав ээж хэлдэг байсан үгнүүдийг оруулаад энэ нөхрийн орос хэлний мэдлэгийг ашиглаж бас орсоос явах юм орчуулаад нийлүүлээд гаргасан. Манай утгаад чинь бас нэг сайн юм байгаа шүү. Юм бичиг цаасны чадвар сайтай шүү дээ. Ер нь манай аав чинь бол одоо монгол бичгээр бичнэ, кириллээр бичнэ. Тий. Улсын дээд шүүхэд давд заалдах өргөдөл бичдэг, хүний өргөдлийг бичиж өгдөг хоёрхан хүн Улаангом хотод байсан нэг нь манай аав. Бичгийн чадвар сайтай. Авхал жүдийн тэнцэний юу бичдэг байсан шүү дээ. Бас Үгийн бичдэг. Сүүлд тэр Гиван манай аав ч нөө Байтгуудад байсан шүү дээ. Тэнд чинь тэгшээд аваад орж Гиван гэж 3 баатар төрсөн шүү дээ. 2 баатар нь төрчөөд Гиван бас баатар авах ёстой юм гээд нөгөө юм баахан одоо сонин дээр юм бичдэг хүн чинь манай аав. Тэгээ тэрний үр дүнд бол Гиванд бас баатар нийхэж болгосон шүү дээ. Баатар тий. Яг тэр байлдаан болоход бол би сүүлд нөгөө 70 жилийнхнээ оройтсон шүү дээ. Тий. Тэгэхээр яг тэр бүдэн харгаатын гол мол яг Байтбогдын тэнд нь ботсон. Манай аав яг тэнд нь байгаагүй. Тэр нөгөө шатав дээр байдаг. Тэр нь жаахан зайтай хойхон талд мэд юм бэл.